Энэ оны 4-р сард Мексикийн Найрит мужийн ерөнхий прокурорын газар 59 настай Хуан Карлос Терсеро Алеги хэрэгтэйг сураггүй алга болсон гэсэн зар гаргаснаар орон нутгийн иргэдийн дунд ихээхэн шүүгэн дэгдээж. Терсеро энэ оны 4-р сарын 6-наас хойш гэр бүлтэйгээ бүрэн холбоо тазарсан бөгөөд түүний амьд өгсөн эсэх нь одоо хүртэл тодорхойгүй байна. Хүчирхийлэл байн гардаг Мексикт 2025 оны 7-р сарын байдлаар 131 мянга гаруй хүн алга болсон гэж тэмдэглэгдэжээ. Өдөрт дунджаар 25 хүн алга болж байгаа гэсэн тоо бий. Тиймээс сураггүй болох үзэгдэл нь энд ердийн зүйл болсон мэт. Гэвч ихэнд дурдсан Терсерогийн сураггүй болсон хэрэг яагаад олон нийтийн ийм анхаарлыг татаж бүр уур хилэнг төрүүлв. Учир нь Терсеро бол жирийн иргэн биш, харин усан доор шумбаж шинжилгээ хийдэг шүүх эмнэлгийн антропологийн тусгай шинжээч юм. Усан доорх криминалистик чиглэлээр ажилладаг хүн байсан буюу далай болоод гүн усанд хаягдсан цогцснууд дээр ажилладаг тэднийг эрен хаж олдог гэмт хэргийн шинжээч байсан юм. Өнгөрсөн 35 жилийн турш тэрээр бусдын сураггүй болсон төрөл төрөстийг нь олоход туслахын тулд бүх хүчээр ажиллаж иржээ. Тэр улс даяар усан доорх нотлох баримтуулан шарил илрүүлэх сургалтыг явуулж янз бүрийн байгууллагуудтай хамтран сураггүй болсон хүмүүсийг олох үйл ажиллагааг дэмжиж ирсэн. Үнэхээр олон сайн үйл хийсэн хүн байв. Гэтэл ийм хүн өөрөө сураггүй хүмүүсийн тоонд орно гэж хэн санах вэ? Энэ нь ч олон нийтийг ямар нэгэн нууц даалд учир шалтгаантай байж магадгүй гэж сэжиглэхэд хүргэж байна. Терсерогийн гэр бүлийнхэн найс нөхдөд түүнийг сайн дураараа алга болох хүн биш гэдэгт итгэлтэй байна. Учир нь түүний бүх ажиллах хэрэгсэл үүн дотор камер, хатуу, дискут гэх мэт орхисон байгаа бөгөөд энэ нь тэр өөрөө хаа нэгтээ яваагүй эсвэл буцаж ирэх бодолтой байсныг нь нотлно. Түүний эхнэр Мария Антониета Кастендан мөн шүүхийн сэтгэл судлаач болон гэмт хэрэг судлаач хийдэг мэргэжилтэн. Тэрээр хэлэхдээ манай нөхөр өөрийн хүслээр хаа нэгтээ явж зориудаар сураггүй болох тэнэг хүн биш гэж хэлжээ. Нөхрийнх нь сураггүй болсон нь хэн нэгэн хүн түүнийг алга болохоор хийсэн үйлдэл байх өндөр магадлалтай гэж эхнэр нь үзсэн. Терсеро алагдсан гих шууд нотлохоо одоогоор байхгүй ч ийм таамаг үндсэлгүй зүйл биш. Учир нь өмнө нь сураггүй хүмүүсийг хайж тусалж явсан сайн санаад хүмүүс хүчирхийлэлд өртөж байсан аимшигтай тохиолдлууд их гарч байжээ. Мексик дэх хэргийн шийдвэрлэлт ялангуяа сураггүй хүмүүсийн хэрэгт хэрхэн ханддаг тухай дурдахгүй байхын аргагүй. Мексикт хүн сураггүй болох үзэгдэл маш түгээмэл тун ноцтой байдалтай байгаа ч төр засгийн хандлага хэтэрхий үл томцорлсон байдалтай байдаг. Хэрэг шалгах шийдвэрлэх ажил тун удаан, үр ашиггүй чадвар муутай. Усаас нь зохих шийдэл бодит арга хэмжээ гаргаж чаддаггүй, мөн хээл хахуул асар өндөр. Нэгдсэн үндэсний байгууллага өнгөрсөн онд гаргасан мэдээлэлдээ сураггүй болсон хүмүүсийн дөнгөж өчүүхэн хэсэг нь шүүхэд шилжсэн бөгөөд 100 мянган хэрэгээс холбооны төвшөнд өртөө 36-ад нь л ял оногдсон гэж мэдээлжээ. Үүний дээр Мексикийн хууль сахиулах байгууллагууд дотор хар тамхины 8 авилга зэрэг ноцтой асуудлууд гарсаар ирсэн. Тэд ч өөртөө олон хар түүхтэй. Эдгээр бүх хүчин зүйлсийн нэлбэр дунд сураггүй хүмүүсийн хариуцагч этгээдүүд хариуцлагаас амархан мулдрах боломжтой болж гэмт хэргийн урам нэмэгдэж сураггүй хүмүүсийн тоо аимшигтайгаар өсөхөд хүргэж байна. Жишээ нь Найрит мужийн 2021 оны төрийн тайланд дурдсанаар 2016-аас 2020 оны хооронд тус муждах сураггүй хүмүүсийн тоо 1300%-аар өсжээ. Энэ нь үнэхээр аимшигтай үзүүлэлт. Ийм л хүнд нөхцөл байдлаас олж төрд найдах аргагүй тул ард иргэд өөрсдөө арга хэмжээ авч эхэлжээ. Олон Мексик иргэд өөрийн санаачлагаар сураггүй хүмүүсийг хайх бүлгүүд байгуулж хот суурин, тосгоны орчин, бут ногоо, цөл, шаварлаг талбай, газрын гүн төртөл хайлт хийдэг болсон. Ийм бүлэг 60 гаруй байгаа бөгөөд голчлон сураггүй болсон хүмүүсийн ээжүүдээс бүрддэг. Тэдний хичээл зүтгэлийн үр дүнд олон хүний цогцыг олж хэн болохыг нь тогтоож чадсан байна. Эдгээр бүлгүүд өнгөрсөн онд л ихэд 2400 сураггүй болсон хүний цогцыг олж 2600 хүнийг гэрлүүн буцаажээ. Гэвч гэмт хэрэгтнүүдийн нүдэнд эдгээр сайн санааны үлс нь аюултай зүйлмэд харагддаг учраас эдгээр ээжүүд өөрсдөө ч бай болж хууржээ. 2021 оноос хойш гихтэл улс даяар наазах нь 6 сураггүй болсон хүмүүсийн ээжийг зэрлэгээр хөнөөсөн бөгөөд бодит тоо үүнээс ч их байх магадлалтай. Өөрөөр хэлбэл хүн худалдаалдаг бүлэглэлүүд сураггүй болсон хүмүүсийн араас явдаг хүмүүсийг хамгийн том байснаа гэж хардаг байна. Бидний анх өгүүлсэн Терсероч бас сураггүй хүмүүсийг хайх үйлсийн тэргүүлэгчдийн нэг байсан. Олон жил энэ ажил зүтгэсний эцэс тэр гэмт этгээдүүдэд нэн аюултай хүн болж хувирсан нь тодорхой.
Харамсалтай нь сургаггүй болсон хүмүүсийн төлөө явдаг эдгээр хүмүүс төрийн ордны гадаа шударга ёсыг эрэлхийлж нийгмийн төлөө ажилдаг атлаа өөрсдөө аюулд орсон үедээ зохих анхаарал хамгаалалт авдаггүй. Терцеро сургаггүй болсны дараа гэр бүлийнхэн нь цагдаа тандсан ч прокурорын газар маш хориг хандсан бөгөөд төрийн янз бүрийн байгууллагууд бие биелүүгөө буруугаж ихэж хэргийг шийдвэрлэхэд огт дахиц гаргаагүй. Алга болсноос нь хойш 6 сар өнгөрсөн ч хэрэг огт урагшилсангүй. Түүний төрөл төрөсөд найз нөхөд үүнд маш их урлаж эрх баригчдаас бүх мөрдлөгийн шугамар Терцерогийн байршлыг яралтай тодруулахыг шаардав. Тэд бүр 50 жагсаал зохион байгуулж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийгмийн шахалт үзүүлэхийг оролдсон байна. Гэвч үр дүн нь тун гудамжигтай байсан. Прокурорын байгууллага мөрдөн шалгалтын акцийн талаар мэдээлэл өгөхөөс зайлсхийж бүр Терцерогийн гэр бүлийнхний хэргийн баримт бичигтээ танилцах хүсэлтийг нь хүлээж аваагүй. Уг нь энэ нь Мексикийн хуулиар гэмт хэргийн хохирогчдод олгогдсон хууль ёсны эрх. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын асуулга цахим шууднуудад засгийн газар ямар ч хариу өгөөгүй зүгээр л хүйтэн ханджээ. Гэвч Терцерогийн гэр бүл найз нөхөд бууж өгөх бодлого хэвээр байгаа бөгөөд эрх баригчдыг яралтай арга хэмжээ авахыг уриалж байна. Тэдний ийм тууштай байгаагийн шалтгаан нь Терцеро бусдаас илүү чухал хүн учраас биш, харин дараах үгэнд оршино. Хэрвээ сургаггүй хүмүүсийг хайдаг хүмүүс өөрсдөө сургаггүй болвол бусад эхчүүд, бусад хайгуулын бүлгүүд ямар их айдас давтахыг төсөөлдөө гэж Терцерогийн найз гэмтрийг судлаач Марсел Мадеро хэлжээ. Одоогоор ч түүний амьд үхсэн эсэх нь тодорхойгүй хэвээр Мексикт яагаад хүмүүс ингэж олноор сургаггүй алга болдог вэ гэдэг асуулт бол тус улсын хамгийн эмзэг олон жил үргэлжилж буй нийгмийн гамшигын хэмжээний асуудлуудын нэг юм. Харт амхны картелуудад хулгайлагдаж, хууль бус хөдөлмөр эрхэлж, эд эрхтний 8-наас эхлээд секс болволж, эцэст нь үхлээр дуусдаг. Эдгээр алга бологсдын ихэнх нь амьд эргэж ирдэггүй. Мексикт 2006-аас 2023 оны хооронд хэн нь үл мэдэгдэх 15,600 хүний шарил буюу газар туулсан цогцыг олсон. Мексикт алга болсон хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж 2024 онд 31,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь түүхэндээд үзүүлэлт болжээ. Алга болсон хүмүүсийн 75% нь эрэгтэй бол 25% нь эмэгтэй. Харин хохирогчдын ихэнх нь 15-аас 34 насны залуус байна.